Та бүхний хувьд Монголоос гадна дэлхийн хэмжээнд 100 гаруй улс оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж байна. Манай улсын улуурхайн салбар өсөлттэй байгаа гэдэг утгаараа цаашдын төлөвийг та ямар байдлаар харж байгаа бол? Гол боломжийг юу гэж харж байна вэ? Монголын маркетはですね、これからどんどん Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхдээ гол нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн аюулгүй ажиллагааг хангасан бүтээгдэхүүн хийхийг л зорддог. Тиймээс уул уурхайн салбарт төдийгүй бусад салбарт ч мөн адил хэрэглэгч маань ажиллаа хийхэд тэдний аюулгүй ажиллагааг хангасан хөдөлмөрийг хөнгөвчлсөн байхын сацуу хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулсан байхад хөв нэмрээ оруулахыг байнга хичээн ажиллаж байна. Of course in mining industry safety мэдээж хэрэг уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал нь тэргүүн тавигдах асуудал. Энэ чиглэлийн бүтээгдэхүүнүүд цаашдаа хэр эрэлттэй байх бол ач холбогдлыг ямар байдлаар харж байгаа вэ? Манай бүтээгдэхүүний нэр төрөл жилээс жилд улам олширч байна. Бүх багаж маань батарейтай болж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гэдэг нь жижигрээ дөргио тоосны хамгаалалттай байхын сацуу хөдөлмөрийн орчин сайжруулахад бензин тос хэрэглэхгүй, хүнд мотор хөдөлгүүр ашиглахгүй, бүгд захилгаан утас хэрэглэхгүй батарейгаар ажилтдаг баялагийг зорж байна. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын сацуу ажлын бүтээмж нэмэгдэх болно. Of course the Japanese products are well known for their good quality so Япон улс чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай. Монголын уул уурхайн салбарт Япон бүтээгдэхүүнийг санал болгох нь ямар ач холбогдолтой гэж та харж байна вэ? Makita компани хамгийн чухалчилдаг зарчим бол үйлчилгээ. Хэрэглэгч маань хэр сэтгэл ханамжтай байгаа вэ гэдэг бидний анхаарлын төвд байдаг гэдэг утгаараа хэрэглэгч нартай төвөг удахгүй сэтгэл ханамжийн баталгаа өгсөн бүтээгдэхүүнэд үйлчлэх нь бидний зорилго юм. During operating here in Mongolia what are the main Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байх явцад хамгийн гол сорилтыг та юу гэж харсан бэ? Мэдээж асуудал байнга гарна. Гэхдээ энэ нь голдуу Монгол тохирохгүй асуудал байдаг бөгөөд хэрэглэгчид төвөг удахгүй хичээж асуудлыг цаг алдалгүй шийдэж явдаг. Мөн байнга шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчд хариу барьж асуудлыг шийдэж байгаа юм л да. Цаашдаа ч аюулгүй ажиллагааг хангасан өндөр хүчин чадалтай бүтээмж өндөр батарейт багажаар хангасаар байх болно.